Зоригийн хэргийг шуугах бүрд ямар учраас булганыг амьд үлдээсэн юм бэ гэх бодол өөрийн эрэхгүй толгойд орж ирнэ. Бүхэл бүтэн сайд хүнийг алж болсон юм хинч биш нэгмүү хүүгнийг гэрч болгож амьд үлдээчихэд явна гэдэг чинь толгойгоо цуссан хэрэг үстэй энэ ч доо. Зарим шуугануудыг харахад мань булган алуурчдтай хамт цайлж тамхилж байсан ч гэдэг. Юутай ч гэсэн бүлэг алуурчд мань булганд нүрээ харуулж хоолоогоо таниулсан хэрнээ амьд үлдээгээд явсан тул өнөөдөр тэр гэр чинь Амгаланбаатар Содом даржаа чимгээнээр бол алуурчд биш хэмээх захиа занаа битсээр яваа юм. Арай ач сансан хэрэг биш байгаадаа гэх бодолч төрнө. Үгсэн хүн үгэлдэггүй тул хөөрхий зориг гэрч болохоо нэгэнд өнгөрсөн. Алуурчдыг харин алгаараа харж алгаараа тэмдэрсэн цор ганц гэрч өнөөдөр амьд мэд эрүүл сарвал түүгэрч үл барам баян затгалан яван туйлын эргэлзээтэй хэрэг юм. Хань ижлээ алдсан хүний амьдрал уг нь их сайнгүй баймаарсан. Сүүлийн өдрүүдэд энэ талаар дарахсан мэдээллүүдийг харж бодож үзвэл сэжиг таамаг үнэхээр нэмэгдэх ажээ. Юуны өмнө зоригийн хэрэг өрнөх бүрт байнга хэвлэлийн хурал хийж эсвэл жагсаал цуглаан зохион байгуулаад эхэлдэг салах саарал хүн дээр энэ сэжиг таамаг төвлөрдөг юм. Түүнээс гадна зоригийн гэрт малгайгаа мартаад гарсан энэ этгээдийн тухай Ялтан Амгаланбаатар мэдүүлэхдээ зоригийг алагдсан орой Батүл гэрээс нь малгайгүй гараад гүйж явсныг харсан хүн гэрчилж мэдүүлэг өгсөн хэдий ч түүнийг хэрэгсээгүй гэсэн нь бодож үзэхгүй байхын аргагүй баримт юм. Захиалагчийн хувьд ч бас илэрхсэн бол та. Энэ тухай Амгаланбаатар мэдүүлэхдээ захиалагч нь Батүл, нуун далдлагч нь Булган, зуучлагч нь Ган хоёрыг хэмээн өгүүлсэн гин. Логкор нь бодоод үзвэл үүнээс илүү таарах таамаг гэж алга. Булган Батүлнэр нууц амрагийн холбоотой байсан хэмээх яриа одоо ч бий. Мөн зориг алагдахаас хэд хоногийн өмнө талигч зориг Батүл хоёр зодтолж байсныг харсан улсын хурлын гишүүд болон цагдаа нарын өгсөн мэдүүлэгч байдаг гэж. За одоо хэдүүлээ логкор нь бодоод үзье. Хамгийн ноцтой нь алуурчид яагаад амьд гэрчийг үлдээсэн бэ? Тийм том хэрэг өдүүлж байж гэрчийг үлдээдэг усан тэнэг малнууд байсан уу? Эсвэл тийм өрөвч сэтгэлтэй хүмүүс үү? Өрөвч хүмүүс байсан гэвэл ерөн зоригийг тэгж сэг болтон хутгаар сийжиж чадах байсан уу гэсэн асуулт гарнаа да. Яаж ч утсан нүдэн дээр нь нөхрийг нь алчгаад эхнэрийг нь орхиод бүгдээрээ гараад явах уу? Гэмт хэргийн практик тийм юм гэж байна уу? Гэх мэтээр сэжиг таамаг хөөрнө. Бас нэг яриа явдаг нь зоригийн гэрт 200 мянган доллартай цүнх байсан гэдэг. Зориг бол баар савнд орохдоо дандаа доллараар тооцоо хийдэг байсныг ойр тойрныхан ч мэддэг байсан гэсэн. Түүнээс ч болсон юм билүү хэн мэдлээ. Эцсийн эцэст Батүл бол нэгмө хаарчин шүү дээ ясамин дээрээ. Хамгийн мар харахгүй баримт бол Батүл булганыг малгайгаа мартсан. Их л яарч твдсэн хүн малгайгаа мартах байлгүй дээ. Яраагүй байсан бол буцаж ороод малгайгаа аваад гарч болох байсан шүү дээ. Толгой тархин сэвэлцдэггүй хөргөө. Хэрвээ Батүлээс өөр хүн малгайгаа мартсан бол шууд шором. Түүнчлэн зоригийг алгасан маргааш Арсан холбооныхон жагсаж цуглах гэхэд мань Батүл зоригийг хувьсгалт намынхаа алаагүй шүү дээ хэмээн учрлан гуйж байсан тухай Арсан холбооны барьцаан нинж гэрчилдэг. Шуугаан дэгдэх бүрд өчиг сэдв заавал Батүл рүү чиглэдэг. Тухай бүрт нь мань салгах саарал салгаж ичирсээр хэвлэлийн хурал хийдэг. Сүүл рүүгээ бүр жагсаал цуглаан зохион байгуулдаг болсон. Ийм л байна. Одоо ер нь элдвийн шуугаанаас айлгүй тэр саарал үстийг барьж хороод байцаавал яасан юм бэ? Өнөөдрийн байдлаар хамгийн их сэжиг таамаг сугалсан хоёр л объект байна. Тэр бол айл малгайгаа мартаад өгөөж явсан хаартчин Батүл. Нөгөөх нь тэр их цусан дундаас хуруугаач шалбалалгүй амьд мэд гарч ирсэн Булган. Тэгээд ч одоо Булган ямар орлогоор амьдардаг вэ гэдг нь маш бүрхэг. Батүл тэжээдэг юм билүү хэн мэдлээ.